Би нэрээ хэлэх үү? Яг заавал хэлэхгүй ч. За та нарын гарчин шүү дээ. За. За намайг уншсан номныхоо нэг 5 номоор санал болгооч гэж энэ ном тий орсон залуус та бүхэнд баярлалаа. За тэгээд эхний ном болохоор энэ Aldous Huxley-гийн гайхамшигт шинэ ертөнц гэж орчуулсан баха. Яагаад энэ 32 онд бичигдсэн ном өнөөдрийн уншиж байгаа бидний нүдээр яг л энэ одоо 100 жилийн өмнө ирээдүйг төсөөлж бичсэн ном өнөөдрийн бидний амьдралд яг орж ирж байгаа тэр хүн төрөлхтний хөгжил хоёр янзаар тий ингээд спиралаар явдаг боловч одоо муу тал руугаа юм уу сайн тал руугаа тэрийг алиг сонгох нь одоо хүмүүсийн хүсэл зориг байх тий. Тэгэхээр энэ номонд зохиолч бол миний харж байгаагаар муу явбал ямар хөгжилд хүрэх вэ гэснийг л харуулсан юм шиг санагдсан. Яг гэвэл хөгжил дэвшил технологийн одоо хөгжил дэвшил хамгийн одоо өндөр зэгтээ хүрэх тусам хүмүүсийн мөн чанар сайн муу юмны үнэлгээ ингээд толгоогоор хөл толгой нь ингээ уруу болсон юм шиг тухай бичигдсэн ном. 26 дугаар зуунд болж байгаа үйл явдлыг дэлхийн нэгдмэл улс орны нийслэл Лондон хотод өрнөж байгаагаар үйл явдал харагдаж байгаа. Тэгээд тэнд бол хүмүүсийн хоорондын харилцаа ерөөсөө бидний төсөөлж байгаа одоо зөв гэдэг зүйл тэнд хамгийн муугаар гардаг. Ээж аав одоо хайр сэтгэл гэр бүл гэсэн ойлголт бол хараалын үг шиг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа бол нэг 7 хоног өөр ингээл хүмүүстэй уулзаал тэр нь бол ердийн үзэгдэл. Тэгэхгүй нэг хүнтэй удаан найзлаад удаан ингээд гэр бүл болтлоо явна гэдэг бол тэр ертөнцид одоо байж болморгүй үйлдэл болсон. Одоо тийм сонин ном. Одоо байгалийн жамаараа төрдөг тийм биш. Бүгдийг үйлдвэрлэдэг. Тэгээ грекийн цаан толгойн 5 үсгээр тэмдэглэгдсэн. Альфа, бета, гамма, дельта, эпсилон гэд тийм 5 иерархич нь одоо юу гэдэг лээ? Каст. Тийм 5 кастын хүмүүс байдаг. Тэгээ тэднийг бүгдийг програмчлсан. Хамгийн доотлын 3 бол үйлчлэгээний бүр нэг боолын тийм ажлыг хийдэг. Дээд талын альфа бетагийнхан бол удирдах түвшний ажилтнууд хийдэг. Тэр хүмүүс аз жаргал одоо найз нөхдийн харилцаа холбоо тэр бүх юмыг яг бодит байдлаар мэдрэхгүй сомо илүүтэй би одоо олон жилийн өмнө уншсан нөгөө юуг нь буруу хэлж магадгүй нэг тийм харт амхны хүмүүсийн сэтгэл зүйд маш хүн дээр нөлөөлдөг их өөрөөр нөлөөлдөг ингээд аз жаргалтай байдал бий болгодог тийм юмыг ажил дээр нь үйлдвэр дээр нь бүх хүн тийм юм өгчдөг. Тэгэл тэрийг хэрэглээл өөрийнхөө байгаа одоо тэр жишээ нь боолын доотлын каст бол би одоо эндээ л байж гэн болж гэн их сайхан байна гэд тийм тэр тухай их сонин ном. Тэгээд бараг 100 жилийн өмнө тэр зохиолч өнөөдрийг бичсэн юм шиг л тийм ном. Тийм учраас уншаасай гэж бас өөрийн зүгээс ингэ санал болгож байна. Хоёр дахь ном бол Михаил Булгаковын Нохойн зүрх. Энэ бас л 1922 онд бичигдсэн баг. Тэгээд зөвлөлт холбоот улсад хэвлэгдсэн он нь болохоор 1987. Тэгэхээр яагаад энэ ном тийм удаан хугацаанд хэвлэгдэхгүй байсан бэ? Хүмүүс гар дамжиж тараагаал би эндээ тэгж уншигддаг байсан ном. Тэгэхээр энэ ном яагаад тийм байсан гэдгийг уншаад хүмүүс яг нууцыг ойлгох байхаа. Хүний зүрх нохойд суулгаад тэр нөгөө нохойн тэг хүн болж байгаа шүү дээ. Хүний зүрх суулгаад эд эрхтний тэгээ хүн болохдоо ямар хүний одоо эд эсийг шилжүүлснээсээ хамаарат тэр нохойны зан чанар бол аимшигтай муухай хүн болж гарч байгаа байхгүй. Тэгээд энэ эрдэмтэн хүн сайн санааны үүднээс өөрчлөх тийм юм хийсэн боловч тэрний үр дүн нь их одоо эвгүй үр дүн гарч байгаа. Тэгэхээр бүх юм ингээд хүний санснаар юм болдгүй гэсэн тийм надад бол тийм юм санагдсан. Хичнээн нөгөө эрмэлзэл нь сайн байвч яг гарсан үр дүн тийм биш. Тэгээ буцаагаад тэр хүнийг буцаагаад нохой болгож байгаа. Тэхээс аргагүй одоо тийм болтол энэ хүн болсон хойно тэрний ааш авир бол адгийн одоо яг нохойн авир гарч байгаа байхгүй.
тий. Тэгэхээр ямар хүний эдээсээс тэр нохойг бий болгосон бэ гэхээр нэг архичин тийм хүнээр зүрхийг нохойд суулгасан. Тэгэхээр тэр хүний л авир нь энэ нохойг хүн болоход тэр чигээрээ орцсон байгаа байхгүй. За 3 дахь ном нь энэ Герман Гессегийн Сиддхарта. Энийг би бас маш олон жилийн өмнө уншсан. Би ойлгохдоо хүн болгоны дотор бурхан байдаг. Тэр гэгэрэлт хүрэх нь өөрөө нөгөө биеэрээ туулж амьдралдаа туулж явж ийж тэр гэгэрлийг олж авахаас зүгээр нэг ном уншаад ч юм уу хүнээр хэлүүлээд ч юм уу тэрэнд хүрэхгүй. Тэгэхээр бурхан гэдэг бол хүн болгоны дотор байгаа. Тэрийг хүн яаж илэрхийлж гаргаж ирэх вэ? Урт замыг туулж ээж эцэст нь гэгэр чадвал тэр хүн бурхан руу ойртно л гэсэн санаа юм болоо гэж бодсон. Их сонин ном. За Эрих Мари Ремаркийн Баруун фронтод нам гүн гэдгийг бодвол бүгдээр мэдэх бах. Дэлхийн түүх бол ер нь тэр чигээрээ дайны түүх. Дайн гэдэг бол тийм юу биш. Романтик зүйл ерөөсөө биш ээ. Дайн гэдэг бол хүн төрөлхтний зөвхөн гамшиг авчирдаг хамгийн аимшигтай зүйл гэдгийг харуулдаг. Нэг санаанд үлдсэн юм юу гэхээр одоо тэр Францын хоёр талд байлдаж байгаа цэрэг, Герман цэрэг нөгөө Францын нөхрийг ингээд алчаад сэтгэл нь маш хүнд. Нас барахт нь ингээл чи намайг уучлаарай. Бид хоёр яг ах дүүс байж болохоор тий бид нар хоёулаа адилхан ээж аавын хүүхдүүд. Тэгтэл энэ дайныг удирдах байгаа хүмүүс зогсоохгүй бол харамсалтай чи бид хоёр зогсоож чадахгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Бас нэг санаанд бууж байгаа зүйл юу гэхээр энэ дайныг өдөөсөн генералууд тийм ээ хоёр талын одоо тэр дайнд оролцож байгаа генералууд өөрсдөө байлдаад хин ялсан дүрмээ батал тэр нь илүү шудраг тэрний өмнө тэрнээс тэр дайнаас болоод ингээд өчнөө олон залуучууд ийм байдалд хүрч байгаа нь шудраг биш ээ өөрсдөө тэр дайн өдөөсөн хүмүүс нь байлд гэж хэлж байгаа. За тэгээд хамгийн сүүлд би юу санал болгох вэ гэхээр би өөрөө уншаагүй ном. Гэхдээ манай нөхөр IT-ийн инженер учраас би өчигдөр асуусан. Ер нь ямар ном ингээд залуучуудад санал болох яг энэ чиглэлээр гээд одоо чинь хиймэл оюун гээл маш их хөгжлийнхөө эхний үе шатанд явж байна те. Тэгэхээр бид нар яг хиймэл оюун гэж юу юм бэ? Би бол одоо өөрөө мэдэхгүй. Тэгээд яг энэ хиймэл оюун ухааны талаар ямар ном зөвлөх вэ гэсэн чинь энэ Generative AI for Beginners гэд Made Easy ийм номыг хэлж өгсөн. Тэгээ энэ ямар учиртай гэхээр одоо над шиг мэдэхгүй хүмүүс мэдэхгүй юмнаас айгаад ойртдоггүй шүү дээ. Ер нь нөгөө хиймэл оюун ухаан гэж яриад идэг. Яг бидний амьдрал дээр юу болох гээд яаж хэрэглээд эсвэл одоо буруу явбал бас нөгөө буруу тишээ явахаар ч юм уу те нэг айц хөргөхээр юм сонсогддог шүү дээ. Одоо сүултээ юу ч болох гэдэг. Тэгэхээр энэ номыг уншвал маш амархан хүнд ойлгох тийм үг нь тийм энгийн одоо бид над шиг юм мэдхгүй хүмүүст ингээд уншаад сайхан ойлгохоор бичигдсэн ном гэж байна. Тэгэхээр энэ номыг би ер нь авч уншнаа л гэж бодож байна. Та нарт бас зөвлөж байна. Энэ Отхон туяа гэд осол 20 залуугаар тийм 28 настай энэ юунд орсон юм байна. Автоосолд ороод тэргийн цэртэй явдаг. Тэгээд тэр эмэгтэй хүүхдийн ном бичсэн байна. Тэр нь бас л энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд яаж нөгөө нийгэмд ингэж дотор амьдрах вэ? Бид нар ч бас яг адилхан хүн шүү дээ, адилхан хүүхдүүд шүү дээ гэдгийг ойлгуулах зорилготой жинхэнэ бааtruуд номингийн адал явдал гээд. Тэгээ энэ номыг хүүхдүүдэд авч өгч ер нь тэгээд нийгэмд бас нэг бие биенээ дэмжих. Энэ бол хэний ган жавхлангийн төсөл юм байна. 5 хүнийг одоо ийм дэмжих бизнесийн төсөл юм байна. Тэгээ тэрэн дотор энэ Отхон туяаг дэмжээч гэсэн уриалга гаргасныг би харсан. Тэгээ хэрвээ нэвтрүүлэгт нь орж байгаагийнх энэ номтой холбоотой дэмжиж болно гэвэл би та нарт энийг санал болгож байна.